Байцгаана сонсогчдоо Mamskana podcast-ийн маань 3 дахь дугаар эхэлж байна. За энэ удаад бид бол нэгэн эко ээжтэй бол ярилцах гэж байгаа. За тэгэхээр сэдвэн мэдээж за эко ээж байх тухай мөн эко ээж байх нь хүүхдэд ямар эер нөлөөтэй байдаг. За мөн эко ээжийнхаа хүүхэд өсгөх хүмүүжлийнх нь арга барилаас бол хуваалцах байгаа. Тэгэхээр өнөөдрийн зочин маань манай ээжүүд ерөнхийдөө эко ээж пэйж хуудас болно. За Montessori арга барилаар хүүхдээ хүмүүжилдэг гэдгээр нь сайн мэдэх бол. За сүүлд бас энэ арга барилаасаа татгалзаж ихсэн тухайгаас бичсэн байсан. Тэгэхээр мэдээж энэ талаар нас ярилцах байгаа. За ингээд зочинтойгоо танилццгаая. Сайн байцгаана уу? Инэрлээ байна. Эко ээж. Инэрлээ байна. За ерөнхийдөө эко ээж байх одоо амьдралын хэм маягийг хизээнээс сонгосон бэ? За ээж болохоос өмнө ерөнхийдөө ийм амьдралын маягтай байв уу? Ээж болчоод ийм байхаар шийдсэн үү? Анх 3 жилийн өмнө ерөнхийдөө Montessori арга барилыг олоод ер нь эко ээж болсон. Тэгээд хүүхэд гаргасны дараа айгүй олон юм хүмүүс нөгөөд хайгаад судалж эхэлдэг шүү дээ. Тэгж жаагаал хүүхдээ хүмүүжүүлэх тухай судалж явж байгаад Montessori гэдгийг олоо. Тэгээ Montessori-ийн эко модон тоглолт юм байна. Тэгээ дээрэс нь нөгөө гэрээ тогтчулж яг нөгөө гэр бүл болж байгаа болохоор гэрээ тогтчулах тал дээр хайгаал минималист гээл цаашаага тэгэл хог хаягдлахгүй zero waste болъё гэл. Тэгээ энэ бүгд маань бүгд ерөнхийдөө нэг эко болохоор бүгд багтааж байгаа л эко ээж гэл болчихсон л та. Тэгэхээр ер нь эко ээж байна гэдгийг одоо яг илүү дэлгэрэнгүй танилцуулж өгөхгүй юу? Одоо зүгээр одоо бид нар чинь бол ингээл ээж үү шүү дээ. Миний хувьд ч гэсэн дөнгөж ээж болвол ингээл яаж бас хүүхдээ хүмүүжүүлэх үү гэж байж байгаа. Ийм ээжнэр олон байгаа учраас за эко ээж байна гэж яг яахыг хэлж юм. Энэ нь одоо хүүхдэд яг ямар эерэг нөлөөтэй байдаг талаар ярьж Ер нь нэг 2-3 жилийн өмнөөс айгүйх эко гэдэг зүйл модонд орлоо л да. Тэгээд тийм модонд болгоно тий. Эко болоод модонд орж явах явцад нь л би бас л олсон болов уу гэж бодоод байгаа нь. Одоо янз бүрийн хүн ингээл хайхад чинь эко юмнууд гарч ирэл энэ үнэхээр нэр тийм биш үү гэл миний нүдийг нээж эхэлсэн л дээ. Тэгээд эко ээж байна гэхээр ер нь бол аль болох те пластик тоглоомноос татгалзах ч юм уу те аль болох байгалийн гаралтай хүүхдэд хор нөлөөгүй тоглоом сонгох. Дээрэс нь одоо хэрэглэж байгаа бүх юм нь одоо те хэрэглэл аяг тавг юу гэдэг биеийн хувцс хоноор бүх юм нь одоо 100% давууч гэдэг юм уу те тэр бүх утгаараа эко френдли байх үднэс тийм ерөнхийдөө эко маягаар хүүхдээ хүмүүжүүлэх юм да. Би нэг эртээд явж байгаад интернетээс хайжсэн. Одоо орчин үеийн ээж нартай хүүхдээ gluten free, eco friendly юу яаж гэлээ. Тийм юмар хүмүүжүүлнэ гэдэг шиг яг тийм л болчиход байгаа. Тэгээ орчин үеийн ээж нар ч гэсэн айгүйх эко юм сонгодог болчихжээ. Тий. Хүүхдэд ер нь хэр одоо нөлөөлж ах шиг байна. Хүлээж авахтай ер нь хэр байна. Хүүхэд нөгөө анханасаа пластик тоглоом хараагүй ч юм уу дандаа модон тоглоомоор тоглож өссөн болохоор ер нь бол нэг тийм амар яадаг юм бэлээ сонирхдаггүй юм бэлээ. Тэгтээ яг олон хүүхдүүдийн дунд ороод ирэхээр бусдын хүүхдийн тоглож байгааг бас сонирх тал байдаг. Тэгтээ тэр болгоныг нь яг авч өгöd байхгүй. Тэр олон тоглоомын төв ч юм уу те тиймэрхүү газар нь аль болох тоглуулад гэртээ болохоор яг нөгөө эко тоглоомоор тоглоод цөөхөн сонголтын дунд тоглолдог ч юм уу хувцсан нарыг нь болохоор заавал би аль болох те 100% давуу би энд нь харшил өхөөргүй тийм зүйлс сонгоно гэдэг юм уу одоо гэрээ сайхан үнэртэй болохын тулд аль болох байгалийн гаралтай лимоны хальс зүсэх ч юм уу те тэгж үнэр гаргана гэдэг юм уу тиймэрхүү байдлаар яасан. Ерөнхийдөө одоо нөгөө бэлэн юм бол хэрэглэхгүй л ахна шүү дээ. Өөрөө дандаа эко хүнс, эко зүйлсээр бол одоо бүх юмаа шийдээд ахна шүү дээ. Тэгэхээр ээжид ер нь хэр одоо ачаал нэгдэжсэн бэ? Анх нөгөө ер нь эко ээж бол Montessori ээж болоход манай Монголд тэр болгон юмнууд нь байдаг байсан. Ер нь л баг байхгүй. Тэгээд яалтчгүй аль болох гард орох материалаар өөрөө арга заах хийж үзэх турших юмнууд агих байсан. Тоглоомын хүртэл олдохгүй хүмүүсээр гуйж хийлгэх ч юм уу тиймэрхүү зүйлүүд их байсан. Харин одоо сүүлийн үед бол маш олон одоо захиалж өгдөг хүмүүс ч юм уу эко тоглоом зардаг хүмүүс модон тоглоом хийдэг Монголд маань ч гэсэн газрууд одоо бий болоод одоо эко болоход айгүй амар
болж эхэлж байгаа юм шиг санагдаж байна тий. Ер нь бол Монтессори арга барилын таг миний хувьд бол яг өөрийн чинь пэйжээс уншиж мэдчихсэн байхгүй. Одоо ягаад татгалцах болсон те яг энэ арга барил нь ямар арга барил байсан энэ талаараа дэлгэрэнгүй ярьж өгч. Монтессори арга барил нь бол ерөнхийдөө хүүхдийг амьдралд бэлтгэх арга ухаан гэж би боддог. Гэхдээ яг нөгөө Монтессори сургууль ч юм уу цэцэрлэгт одоо хийгддэг Монтессори өөрсдийнх нь материал тоглоом хичээлүүд нь болохоор авч хэрэглээд би бүгдийг хэрэгжилж үзчихсэн. Тэгээд тэднийг өөрийнхөө хэмжээнд бас ингээд судлаад аль зөв ойлгуулахыг хичээгээл хийлэгдэг өдөр шөнөгүй бэлдээл хүүхдэд унтсныхан дараа хүртэл ингээл хайгаал 3-4 шөнө өөрийн 4-5 цаг хүртэл хамаагүй ингээл бэлдэж өгдөг хийдэг байсан. Тэгтээ тэгж хийлэгж явах явцад дутагдaltaй юмнууд айгүй их мэдрэгддэг байсан. Ягаад гэвэл би яг одоо Монтессори багш мэргэжлийн тэр багш хүн шиг одоо ингэж яг заахгүй байгаа юм шиг санагдсан. Хэдий ингээд ингэн тэгэн гэдгийнх нь бас нэг цаанаа нэг тийм мэрэгсэн хүмүүс гэдэг чинь бас өөр байдаг юм шиг байлаа. Тийм тэгээд яг тэр материалуудыг нь хэрэглүүлээд ажилуулад үцхэд манай хүмүүс ингээл нэг удаа оролдоод тэгэл болцдог. Тэгээд тэр Монтессори материалууд мэргэжил яг тэр сургууль цэцэрлэгт хэрэглэдэг материалууд айгүй өндөр үнэтэй байдаг. Тэгээд хүүхдүүд аваа хэрэглэдэг ганц хоёр оролдоод орхичдаг айгүй санхүүгийн тал дээр бас айгүй хэцүү. Тэгээд хоёрын орондоо ингэж дутуу хагас дутуу зааж яснаас Монтессори цэцэрлэг сургуульд нь заалгажсэн нь ер нь айгүй зөв юм байна гэж би бодсон. Тэр хамгийн том шалтгаан байсан. Тэгээ ерөнхийдөө бол сүүлийн үед бас Валдорф арга, Режо арга гэл айгүй олон аргууд байна л да. Тэгээ тэднэрээс ер нь авах юм аваад хаяхын хаяад тэгээ ерөнхийдөө ингээд нэг жинхэнэ эко тоглоомоор тоглуулад тэгжил байж байгаа. Тэгэхээр таны хувьд одоо Монтессори арга барилыг туршиж үзчихсэн ээж юм хэлэхэд за энэ олон арга барилуудыг яг хүүхдүүдээр ингээд туршаад яваад үзээд байх нь зүгээр гэж бодож байна. Ер нь эмэгтэй бас ямар бодолтой. Тийм ер нь бол угаасаа хүүхэд болгон айгу өөр байдаг шүү дээ тий. Би ч гэсэн одоо эхлээд хүүхэд болгон өөр байдаг гэж сонсч байсан болохоос биш яг ингээд мэдэрч байгаагүй. Тэг яг эхнийхээ хүүхдийг гаргачаал дүүтэй болгоноос та яг айгу ингээл болчт юм байна гэж бодоод тэгэл дүүтэй болгоно хоёулангийн болгон ингээл гаргасан чинь айгу өөр тий сонирхол өөр хүүхэд болгоостай жигнэсээ л амар өөрөөд юм бэлээ. Тийм болохоор хүүхэд болгон дээр мэдээж туршиж үзэж болно тий таалагдах хүүхэд одоо анхаарал төвлөрөх хэр хугацаа байна. Тэр мөрөөс нь шалтгаалаад тэгтээ гэртээ туршиж үзэх биш үнтэй тоглоомнууд аваад бүх юм хийгээд дутуу заах биш тий яг цэцэрлэг ч юм уу одоо нөгөө төвүүд идэг штэ Монтессори төвгээд тэр төвүүдэд аваачиж тий үзэж тий болох манай хүүхдэд тохирох уу яах нь гэдгийг харж явах хэрэгтэй юм байна гэж би тэгж би бодсон. Тэгэхээр хаяадаа ч гэсэн би одоо манай хоёр хүүхэд одоо жишээлбэл мэргэжлийн материал би зааж чадаагүй ч гэсэн яг нөгөө мэргэжлийн багш нар заагаад бас өөрчлөгдөх байх гэж боддог. Тэгээ одоохондоо л цэцэрлэгт хамрагдаагүй байгаа. Тэгтээ ерөнхийдөө бол манай хүүхдүүд Монтессори арга барилны амьдрахын ухаан гэдэг одоо гэрт байдаг бүх ажлуудыг хийх айгуу сонирхолтой байдаг. Ер нь одоо Монтессори арга барилын цэцэрлэг одоо хүүхэд хүмүүжлийн төв хэр олон байх шиг байна манайд. Тийм судалж үзв. Анх ингээд дөнгөж Монтессориг би олоод хайж явахд ердөөсөө ганц хоёрхан л цэцэрлэг байдаг гэсэн. Тэгээд айгу мэдээлэл бүрхэг. Тэгээд сүүлийн үед ерөнхийдөө хүмүүс айгүйх Монтессориг сонирхдаг болсноос хойш айгу олон цэцэрлэгүүд нэмэгдсэн. Тэгээд цэцэрлэг жирийн цэцэрлэг байсан ч гэсэн дундаа нэг Монтессори хичээл ордог гэл ганц хоёр тиймэрхүү цэцэрлэгүүд байсан. Хөгжлийн төвүүд ч гэсэн нээгдэж ах шиг байлаа. Айгүй өргөн хүрээтэй нээгдэж байгаа. Тэгээд Монтессори цэцэрлэг яагаад үнэтэй байдаг вэ гэхээр ер нь олон улсад энэ Монтессори мэргэжлийг эзэмших нь маш их үнэтэй юм бэлээ. Одоо би ч гэсэн анх ингээ Монтессори цэцэрлэг ховроход Монтессорийн арга барилыг чинь бас ингээд яг бүтнээр нь судалж үзээд мэдээд ядаж өөрийнхөө хүүхдүүдэд ч болтоо зөв заадаг ч юм уу гэж бас хайж ирсэн л та. Тэгээ хайж явах хэвцэд бол зүгээр онлайн сургалт нь хүртэл айгүй үнэтэй нэг семестр нь одоо 4-5 сая ч байдаг ч юм уу те айгүй үнэтэй байдаг гэсэн. Тэгээд тэрнтэй бас их улбаалт юм билээ. Тэгээд Монтессори чинь бас айгүй элит сургууль цэцэрлэг гэж явдаг гэд хүмүүс тиймэрхүү байдаг юм билээ. Гэтэ яг Америк амар өндөр хөгжсөн орнууд бол бас нөгөө юу лээ улсын үнэгүй тийм цэцэрлэг сургуулиуд бас ганц хоёр байдаг юм билээ.
За тэгвэл одоо ер нь саяхны хүртэл хүүхдүүд нь Монтсори арга барилаар хүмүүжсэн байх нь шүү дээ. Тэгэхээр ер нь хүүхдүүдэд нь үлдсэн тийм эерэг нөлөөлөл ер нь яаж харагдаж байна? Тийм манай том болвол 7 сартаагаас ер нь 3 нас хүртлээр өдөр болгон Монтсори ддэг байсан. Харин баг нь болохоор төрсэн цагаас одоо 1 нас хүртлээр ер нь бол өдөр болгон Монтсори ддэг байсан гэсэн үг л дээ. Ажиглаж байхнаа бол нэг дөнгөж төрсэн цагаас хийсэн одоо дүүн илүү их Монтсори юмд их сонирхолтой харагдаад байдیں۔ Харин 7 сартаагаас хийжсэн ах нь болохоор бас өөрийнх нь онцлогч байж болно. Нэг тийм хийх сонирхол бас нэг байхгүй. Эсвэл нөгөө ингээд хийсээр хагаад жоохон уйдцсан ч юм уу тэгж ажиллагддаг. Гэхдээ манай том болохоор нөгөө Монтсори ажлын ачаар ер нь бол айгүй бие даасан. Тэгээд өөрөө ингээд дүүдээ хүртэл одоо би баг Монтсори хийх шаардлага зарим зүйл дээр ингээд халбаг таваг аяг аваад ингэн тэгнгээл айгу заагаад явчих тэгээ бие дааж л айгуух сурт юм байлаа бас анхаарлаа айгу сайн төвлөрөлт манай одоо баг жишээлбэл би бүр ингээд хажууд нь хилээд тахчихсан сонсгоо яг хийж байгаа юм айгу сайн анхаардаг байхгүй. Тэгэхээр бас их нөлөөтэй тий. Одоо ер нь нөгөө эмэгтэй хүмүүс чинь ингээд янз бүрийн арга барил дуршаал тэгээ сонирхож ингээд явах айгуу дуртай байдаг юм шиг. Харин эрэгтэй хүмүүс чинь ингээд нэг арга барилдаа нэг амьдралын юм аягтай айгуу үнэж хүмүүс юм шиг надад санагддаг байхгүй. Тэгэхээр ер нь энэ эко амьдралын юм аяг Монтсори арга барил ер нь ингээд санхүүгийн хувьд ч гэсэн жоохон өндөртэй штэ. Нөхрөөрөө яаж хүлээн зөвшөөрүүлж ирсэн талаараа бас хуваалцаж. Тийм манай нөхөр бол анх минималист, зероист, Монтсори гурвангийн ердөөсөө дэмждэг байсан. Тэгээд би бол айгу их хажууд нь ярьдаг байсан л та тэгэл туршиж үзьгээл янз бүрийн юм аваад хэрэглээл хийгээл тэгээ алстаа ингээд хажууд ингээд хараад ахаар ингээд үр дүнг нь хүн хараад ахаар айгу дэмжиж эхэлт юм бэлээ. Тэгээд манай нөхөр бол айгүй их дэмждэг байсан. Одоо хүртэл би ингээд хаяад Монтсори тох болохоор чи Монтсоригоо одоо ингээд хийгээч. Ягаад хийхгүй байгаа юм бэ гэж хүртэл бүр асуудаг шүү дээ. Тийм ер нь бол үр дүнг л харуулж байна. Тийм ээ. Нөхрийнх нь одоо ер нь амьдралын юм аяг гэсэн эко тал руугаа болцсон л ах та тийм. Тийм ажлынхан найз нөхөдгөл ярьж байгаа болгонд бол баг одоо ингээл цаавн давж яхад нөхцөл чи өөрийнхөө халбыг л авчирч байгаа чинь наа чи хог хаягдл болно гэл ярьдаг гэл тэгж байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр бас их эргээр нөлөөлсөн байна. За ер нь тэгээд түрүүн бас хэлсэндээ нөгөө гэрээд ингээд тогтчуулаад гэр бүл болоод тэгээд минималист маягаар гэрээ тогтчуулсан гэж хэлжсэн. Ер нь ингээд би бас саяхан ингээд нөхөртөөгөө тусдаа гараад хүүхдтэйгээ бас гэрээ тогтчуулах болсон л да. Тэгсэн чи яасан гэхээр ингээд дэлгүүрүүд дээр явхаар ер нь голцоо нөгөө классик загварын тавилга айгүй их байт юм билээ манай Монголд ч. Тэгээд нөгөө нэг жоохон орчин үеийн минималистийн сонгыг гэхээр айгүй өртөг өндөртэй. Тэгэхээр та хоёрын хувьд ер нь яаж гэрээ тогтчулж ирсэн бэ? Ер нь бол анх нөгөө нэг хоёр талаасаа л янз бүрийн юм аваад эхлээл тогтчиж эхэлжсэн. Тэгээд алстаа болвол тэгээд ингээ хараад айгу гэрээ гоё болох юмсан, тэх юмсан, инх юмсан гэж их бодож явахтаа бол нөгөө нэг хуучин тавилгуудаа одоо бүрээсийн солих ширээгээ будах ч юм уу те одоо хуучин обоог нь будах ч юм уу тиймэрхүү гар дорох юмар айгу их хэлжсэн. Тэгээд IKEA бол ер нь Монтсори тал дээрч вэ, минималист тал дээрч вэ хамгийн өртөг боломжийн санагддаг. Ер нь бол анх IKEA-гаар л гэрээ тогтчулж исэн. Тэгэхээр таны хувьд одоо хүүхдийн тархийг хөгжүүлэх арга нь насанд нь ингээд арай өөр байдаг юм болов уу гэж би хараад идэв. За ойр хүрээгүй хүүхдэд ингээд шин зүйл танилцуулах. За тэрнээс томроод ирэнгүүт нь хоорондоо ингээд тоглох ч үгүй юм ба тий. Тэгэхээр ер нь энерги маань ерөнхийдөө хүүхдэд төрхөөс нь эхлээ за өдөө хүртэл ямар арга барилаар хүүхдийнхаа тархийг хөгжүүлж гэж туршиж үзчихсэн байна. Монтсори гэдэг ч юм уу одоо монголоор тэгж орчуулах байх. Монтсори from the start гэдэг намайг уншиж байхад нэг өгүүлбэр хамгийн их тусч ирсэн. Тэгээд энэ нь болохоор хүүхдийн гаранд очисон зүйл тархи руу очиод тархинаас буцаа гар руу явдаг гэд хүүхдийн гар хөдөлж ивэл тархи хөгжиж идэг гэсэн үг байхгүй. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө хөгжүүлэх гарын жижигхэн одоо эхлээд буулгаар хөдөлгөх, дараа нь хуруугаар хөдөлгөх, дараа нь чимхэд сурах гэд энэ ажлууд чинь бүгд одоо тархины
ингээд хөгжлөөр явж байгаа байхгүй. Анх дөнгөж жоохон бахта бүгэн ингэж томоор нь барих дараа нь будаа чимхэж авдаг болох ч юм уу гэдэг ч юм уу. Тэр болгоно ингээд хөгжилтэй айгуу хамаарч идэг болохоор би ер нь бол хөвчлэн нөгөө гар хөгжүүлэх тийм дасгал Монтессори дасгалууд хамгийн их чухал хийжсэн. Тэгээд бас нөгөө өмнөх юм дээр асуултан дээр нэрээ хэлэх юм арч Монтессориос нөгөө татгалзах болсон бас нэг зарим шалтгаан нь болохоор уншаад ингээд зарим юмыг орхитуулаад байгаа юм шиг. Ялангуяа одоо ингээд би Монтессори ажлууд дээр айгүй анхаардаг байсан байхгүй. Одоо ингээд ийм тоглоом аавна, ийм ажил маргааш хийлгэн ингэн тийм ингээл тэрийг л боддог. Тэрнээс биш Монтессори ажил хийхгүй жирийн үедээ яаж хүүхдээ хүмүүжлэх тухай нэг сайн уншааг байгаа байхгүй. Тэгэхээр энэ арга барил бас маш чухал юм байна. Зөвхөн Монтессори гэхгүй маш олон зүйлийг унших хэрэгтэй юм байна гэдгийг би бас ойлгосон. Тэгэхээр хүүхдээ хэрэгтэй юм шиг байна. Тийм. Заавал нэг зүйлийг бас ингээл яахгүйгээр олон одоо ингээ Монтессори тэр Валдорф, Режо өөр юу гэдэг Мартас тэрт арга гэл тэр аргууд болохоор бүгд ерөнхийдөө бол бас л нэг юм доор явж байгаа. Одоо нэг шашнууд чигтэй бүгд л хүнийг хайрлаа гэдэг шиг бүгд л хүүхдийг хөгжүүлэх тухай л байдаг. Тэгэл бүгднгийн л уншиж явах хэрэгтэй юм билээ. За Монтессори ажлууд гэж яриад энэ яг ямар ажлууд ах вэ? Тэр Монтессори чинь болохоор дотроо 4-5 сэдвтэй байдгийн. Тэгээд тооных, амьдрахун, мэдэрхүүн гэд тэгээд ерөнхийдөө бол тэр хідэн сэдвүүд дээр нь л ингээл ажлууд нэг насаар нь хайдаг гэсэн. Тэгээд би бас одоо ингээд зарим юм дээр ингээд бас алдаагаа харж яхад тэр үед ингээд энэ Facebook ч юм уу тэр сайтаас ихэвчлэн нөгөө хүүхдээ хийх арга тэдэн сартаа энийг хийн, эдэн сартаа энийг хийн гэл шууд тулгаад өгчдөг байсан байлаа. Тэгээд тэр айгу буруу байлээ. Хүүхдээ ажиглах нь хамгийн зөв юм билээ. Би нөгөө манай хүүхд айгу хөөддөг нэг тоглоом хэрглэжэл болчиход уудчиад байна гэдэг гэсэн тэр шалтгаан бас айгүйх тэрнтэй холбоотой юм байлээ. Хүүхдээ ажиглаагүйгээ шууд ингээд тэдэн сартад энийг тоолох хэрэгтэй юм байна гэж шууд ингээд урд нь тавьчихдаг. Тэ хүүхдийн хөгжлийг нэг сайн ажиглаагүй. Одоо манай баг дүүн одоо жишээлбэл хуруугаараа айгүйх одоо юм нөхрөө хийж эхлэх юм уу те тэр болгоныг ингээд ажиглаад одоо л яг энэ юм өгөхтэй юм биш тийм юм өгөхтэй юм биш. Тэгээд жишээлбэл би одоо багтаа ус юу л тасгалч юм уу те нэг ингээд хүүхдүүд ер нь ажиглагдаад эхэлт юм да. Ингээл хоёр аяхтай юм ус нэг руугаа хийгээл нэг аян дээр нэг аягаа тарьж тэглэл тэрийг нь ажиглаад Монтессори ажлыг ер нь бэлтдэг. Монтессориго болоод ер нь юу одоо яаж юм хүүхдүүдийнхээ тархийг хөгжүүлж байна? Одоо болохоор ер нь би Валдорф аргыг л айгүйх сонирхоод байгаа л да. Тэгээ энэ арга нь болохоор сэтгүү хөгжүүлэх одоо imaginative гэдэг чи одоо монголоор юу гэвэл тийм төсөөлөн сэтгэх чадвар гэх юм уу? Тийм чадрыг айгүй хөгжүүлдэг. Тэгээд нөгөө нэг тоглоомоор олон янзаар тоглох арга ч юм уу те. Тэр болохоор айгүйх миний минималист аргатай айгүй зохицоод байгаа. Ягаад гэвэл нэг тоглоомоор олон янзаар тоглож болдог. Одоо Монтессори дээр бол жишээлбэл одоо хоёр аяга өглөө гэхэд тэр хүүхдэд усаал үйлэн те дээр нь тавин тэгэл нэг боломж байхгүй. Тийм олон тоглоомоор цөөхөн хідэн тоглоом өгөөд одоо би бас нэг сүүлд уншихтаа нөгөө хүүхэд аль болох цөөхөн тоглоомтой байх эсвэл аль болох уйдах хүүхдийн тархинд айгу сайн ингээд тэгж байгаа хгүй. Тийм болохоор одоо тэр нь ч гэсэн миний амьдрах юутай зохицоод тийм тэгээд ер нь бол Валдорф аргыг сүүлийн үед айгу их судалдаг болсон. Тийм тэгээд заавал хүнтэй тоглоом гэхгүй гадаа мод чулуугаар тоглуулах бид нар ч гэсэн багтаа мод чулуугаар айл гэртэл тоглолдог гэсэн яг тэр шиг тийм тэгэл тиймэрхүү маягаар л одоо өөрийг нь хөгжүүлэх өөрөөр нь хөгжүүлэх гэх юм уу харин тэр нь хүүхэд нөгөө баг тоглоомтой болсон өөрөө тоглоомоо олж сэтгэж тоглолдог гэж би бас уншиж байсан. Тэгэхээр энэ дэлхийн арга бас их зүгээр юм байна тийм. Одоо тэгээ Монтессори аргын тоглоомуудыг харахад ч гэсэн ер нь ингээд модныхоо өнгөтэй хүүхдийн нөгөө харах талаас нь бас жоохон хөгжүүлдэг юм шиг. Бас ингээд авах гээгийн ухаанаар хандвал арай дээр юм болов уу гэж бас ээжүүдтэй хэлмээр юм байна. Тийм. Ер нь бол Монтессорид маш их авах юм байгаа. Тэгээд саяны тэр өнгө дээр хүртэл одоо жишээлбэл олон өнгө байхаар нөгөө би анх нөгөө хүүхдүүрөөгөө янзлахтаа өнгөн дээр нь бас яаж анхаарах уу гэж Монтессоригоос л айгүйх олон зүйлийг мэдэж асан л та. Гэрээ ч гэсэн тохижуулахдаа олон өнгө хослох хэрэггүй юм байна. Хүүхдийн анхаарал сарндаг юм байна гэдэг ч юм уу.
За тэгэхээр ер нь одоо эрэгтэй хүүхдийг жоохон хариуцлагатай болгож өсгий, эмэгтэй хүүхдийг өөрийгөө хайрладаг болгож өсгий гэж хүмүүс их ярьдаг болсон байна тийм. Ер нь таны бодлоор хүүхдэд багаас нь яг ойлгох хэрэгтэй хамгийн одоо чухал зүйлийг та юу гэж боддог вэ? Ер нь бол би бол багасаа л хүнийг хамгийн хайрладаг болоосаа л гэж хүсдэг. Аль болох энэ амтан алж болохгүй шүү, тэгж болохгүй шүү гэж бид гурав одоо гадаа салхилахтаа ингээл амттын тухай явж байгаа амтан хүртэл ярьдаг байхгүй юу. Одоо сүүлийн үед одоо цохорхоо айгүйх гарчиж цохорхоо тэгэл би ингээл манай хоёр хүүхд харгаал судлал энэ ямар амт юм бэ гэж хэлээл тэгэл би өөрөө бас давхар судалж байгаа юм л да. Энд чинь 1 жил амьдэрдэг юм байна. Энэ 1 жил амьдарч байхдаа энэ хүүтэн донд ингэж юм руу шигдээд ингэж амьдэрдэг юм байна, тэгдэм байна гэж ярьж байгаа. Тэгэл амтныг ингэж хайрлах юм. Энд чинь олон болт юм байна гэл. Тиймэрхүү маягаар айгүйх амтан хайрлах, хүнийг хайрлах энэ хүн чинь ингээд зогчих юм бол гомддгийн гэдэг ингээл хайрлах хамгийн чухал айгүй санагддаг. Ер нь хайр их хайрын донд эсвэл хүүхд хизээч муу хүүхд болохгүй л гэж би боддیں۔ Мөн дээр нэмээд асуухад бас яг өөрийнхөө баримтлагдаг ч юм уу барьдаг тийм хүүхд хүмүүжлийнхаа тийм нарийн нандин аргасаа хаваалцаж. Нөгөө нэг манай нэг найз надад хэлжсэн. Эрэгтэй хүүхд болохоор айгүй багасаа нөгөө өөрийгөө бие авч явж сурж явах хэрэгтэй юм байна. Эмэгтэй хүүхд болохоор хамгаалуулах хэрэгтэй юм байна гэж ярьжсэн баг. Тэр айгүй надад чухал санагдсан. Тэгээд одоо гадаа байхад нь хүүхдүүдтэй зохилцож тоглоом булаах ч юм уу. Тэр үед нь хүүгээ айлуулах өөрөө асуудлыг шийдээсэй гэж би айгүй орныхоо оролцоон байсан. Тэр бас надад айгүй чухал нь бол хоёр хүүгээ ч гэсэн хоорондоо тоглоом болцсон айлуулах асуудалд нь оролцох өөртөө асуудлаа шийдээсэй. Тийм тэгээд бинээ зохиж зодоод байвал одоо бинээс нь холдуулаад тайвширсныхан дараа учир нь олуулдаг ч юм уу те. Өөртөө яадаг ч гэсэн учир нь олдог болоосаа гэж боддог. Ер нь нөгөө нэг хүүхдийн бас амьдралд нь хит ингээ оролцоо дааж чиглүүлээд авах их муу юм шиг байна. Би бас ер нь тэгж хараад идэв. Тэгээд ингээ ээж аав нь урдуур нь ороод ах тусам хүүхэд бэлэнчлэг сэтгэлээ тоолоод идэв юм шиг санагддаг. Тийм Монтессорид ч гэсэн тэгдэг штэ. Одоо ингээ хүүхдээр эхлээд хийлгэж үзүүлэхгүй ингээ өмнөр нь яг ингээ хийгээл эхэлж яхад нь ээж ч юм үгүй ингэж хийж тэгэл бурууг нь засах ч юм уу те. Тэгхгүйгээр өөрөө дараа нь одоо зүгээр хийж үзүүлэх дараа нь хүүхдэд боломж олох буруу ч хийсэн ч зөв ч хийсэн гэж өөрт нь хугацааг нь олгож явах айгуу чухал. Яг тэр шиг хүүхдэд хүмүүжилж байхдаа ч гэсэн аль болох юмд нь оролцохгүй ингээд би айгуу хардаг л та. Манай томыг жоохон багт нь би бас ингэдэг гэсэн. Юм хум дээр авираал тэгэл унаа штэ. Тэгээ унахад нь би нэг их асуудал болохгүй ингээ ундээ шүү гэж хэлцдэг. Тэгээд хүүхэд ер нь бол нэг удаа унаад ч юм уу нэг удаа хуруугаа түсээд ч юм уу тэгж яхад бол өөрөө дараа нь тэрнээсээ суралцчихдаг. Тэгээ манай баг болохоор нэг удаа унсан ч гэсэн 2 3 дахь ундаг байхгүй. Тэгээ би зарим зүйл дээр ингээд унаа шүү гэж хэлээд тэгээ аль болох оролцохгүй байхыг хичээд тэгэхээр эсэргээр манай нөхөр ингэж байгаа гинтчил яах юм бэ гэж бас тиймэрхүү зүйлүүд дээр бас айгүй санал зөрөлтөл тэгээ гэр бүл эхнэр нөхөр хоёр бас энэ хүүхдийн хүмүүжлэлээр санал нийлэх амар чухал санагддаг надад. Тэгээ ярилцаад хүүхдүүдэд унтсныхаа дараа ярилцаад хоёлаа ингээд тийгээд айгу тохирч явахгүй бол хоёр эсрэг байхаар хүүхд тэр дунд нь бас айгу хөгжихэд хэцүү санагддаг надад. Таны гэхээс илүү бас танай гэр бүлийн хүмүүжлээ арга гэж байгаа бах тий. Ер нь бол нөгөө бид хэд чинь нөгөө багасаа л манай эцэг эхчүүд ер нь бол нэг тоодог байсан нөгөө тэр үед чинь бид нэр одоо бид нар айгүй анхаа бидний үе айгүй хүүхдэд анхаардаг болчтой тэгвэл ингээл манай эцэг эхчүүд гэртээ үлддэг. Тий цаашлуулаад талх хоолтойгоо орхиулаад тэгэл тэр нь бас нэг бодлоо айгүй бие даах боломж олгож байгаа ч гэсэн бас айгүй нэг зарим зүйл дээр айгүй буруу зүйл айгүйх ойлгуулж исэн байна гэж би бас хардахгүй ингээл өөрөө хийж явахдаа ч гэсэн энэ намайг ингэжсэн бол гэл эсвэл манай нөхрийг яг одоо ингээд уншиж мэдсэн юмнаас ингээл харж байгаа манай нөхрийг яг багт нь тэгжсэн юм байна да. Тэгээд одоо ингэж байгаа юм байна да гэж боддог ч юм уу те. Тийм болохоор одоо тэр болгоныг өөртөө бид нар ч гэсэн би ч гэсэн айгүйх алдаа хийдэг. Өдөр хүүхдүүдтэй бас ингээл аль болох тайван байхыг хичээл хаяада амар чанга дугаар яриад хаяада санаад үгээр өстэй нэр дургуур янз бүрийн үг хэлээл ч юм уу те. Тиймэрхүү алдаагаа өдөр болгон засчих хамгийн чухал юм байна гэж ойлгосон. Өөрөө л одоо стажигнээс хүүхэд биш өөрөө л суралцаар агаал таардаг. Өөрөө хүмүүждэг гэдэг байна шүү дээ. Хүүхдээ ер нь хэр цагийндэг вэ?
Ер нь бол ихт нэг хэсэг бол нөгөө яг хоёр хүүхэдтэй дөнгөж болоод анх нэг хүүхэдтэй тахт ердөөсөө загинж үзээгүй байсан чинь хоёр хүүхэдтэй болсон чинь стресс амар их нэмэгдэл. Тэгээ ер нь бол өөрөөгөө ч ингэж их уурлана гэж бодоагүй юм дээр бас уурлана уцаарлана. Тэгээ тэрийг бол сүүлийн үед айгүйх дарах. Одоо би нөгөө бас англи подкастууд айгүйх сонсдог байхгүй тий. Easy parenting яадаг чинь тиймэрхүү юмнууд айгүйх сонсоод тэгээд айгүйх юм суралцж байгаа. Тэгээ хүүхдтэйгээ сүүлийн үед бас нэг инээдтэй юм уншсан юм аа. Хүүхдтэйгээ ингээд чанга дуугаар ярихаар хүүхд ер нь бол тоохгүй гинэ. Сонсдгоо ингэж тэгэхээр шивнэж ярихаар тэд нэр айгаад идлээ сонсдог гэдэг шиг. Одоо би бол жиг айлал гайжих яриад ингээггүй чи нөгөө чи ингээл гайхал ингээ хардаг хөхгүй халаас юу болоод байна. Тэр арга барилыг бас тоглоомч гэсэн надад айгүй зөв юм байна гэж бодсон. Тэгээ айгүй аль болох ингээ уур хүрхээр ээж охин чи яагаад надад игээд байна гэх. Инээдтэй. Тэр баг багаар харж байна ер нь хүүхдийн хариу үйлдэл юм бэ? Хүүхдийн хариул хараа айгу сонирхдаг байхгүй. Гэв амар чанга ихаар чи хүүхд ингээд өө тань чанга хилжилээд гэсэн шиг нэг тоодгүй юм бэлээ. Тийм тэгээд хүй гэл тэгж байгаа. Наашир гэж байгаа л чанга ярьдаг. Би аж ахуйн ярьцгаар айгу сонсд юм байл шүү дээ. Тэгэхээр бас эмэглийн хувьд одоо хоёр хүүхэдтэй тийм нэлээд удаан бас нөгөө гэртээ хүүхдээ өсгөж байгаа ээжүүдийн нэрээр бас иймэрхүү ээжүүд аягүй олон байгаа шүү дээ. Стрессээ яаж гадагшлуулах уу, за яаж нөхөртөөгөө ярьж ойлголцох уу гэх. Тэгэхээр бас ер нь өөр дээрээ хэрэгжүүлдэг тийм туршлага арга барилаас аваалцаж. Ер нь бол нэрээ үнэхэр хэцүү байлээ. Би одоо жишээлбэл томьёогоо гарснаас хойш одоо ингээ хоёртойгоогаад одоо бараг 4-5 дахь жилдээ гэртээ байж байгаа. Тэгээд өөрийнхөө сонирхлыг хаяад тэгээ өөрийнхөө ажил карьерийг хаяад ингээд тэгэхээр бас ээж нэр өөрт ингээ айгүй хэцүү санагдаа сэтгэлээ маш их ундаг л та хаяа. Тэгэл гинт ингээл хаяад бүр амар хэцүү санагдаад би ч нэр ингэсэн бэлөө гэл боддог хгүй. Тэгээд энэнийг одоо яаж би одоо өөрийгөө тайвшруулдаг вэ гэхээр одоо өөртөө жоохон цаг зарцуулдаг. Хаяада ганцаархнаа дэлгүүр хэсэг ч юм уу, юм үзэх ч юм уу, хаяа найз нөхдөйгөө уулзах ч юм. Ээж өөрөө happy ээж хүүхдүүдтэй одоо айгу happy, ааштай happy те уурлахгүй сайхан харьцсан байна гэдгийг бол би маш их ойлгосон. Тэгэхээр ядаж өдөрт нэг 30 минут юм уу 10 минут 15 минут ч болтгоо өөртөө цаг зарлаа ганцаархнаа усанд ордог ч юм уу хүүхдүүдгүйгээр тэгэж ер нь тайширдаг. Ер нь нөхөртөөгөө яаж ярилцдаг вэ? Одоо бас ярилцах учраа болохгүй байгаа гэр бүлүүд айгүй олон байдаг юм шиг санагддаг л да. Доторх юм ингээ уудалж ярилцах чаддгүй. Тэгэхээр энэ тал дээр ер нь та хоёр яаж ер нь ярилцж байна? Тийм ер нь бол яаж ярьж хэлсэн бэ? Тийм нөхрөөд ер нь бол ингээл хажууд нь тэгдэм ингээл яриад хахад нөгөө тийм жижиг сажиг юм сонсох нэг дуртай байдаг ингээл уртах зурагтай айгүй үзэл анхааралтай байдаг гэсэн. Тэгээ яг нөгөө миний үр дүнгийн л харуулах хамгийн чухал юм байлээ. Тэгээ үр дүнгийн харснаас айгүй ойлгодог болоод энэ хэлж байгаа нэрнгээс айгүй үнэн юм бэлэх шүү гэж дотроо боддог юм шиг санагдсан надад. Тэгээ би ингээд үр дүнгийн харуулаад сүлээд ингээл ингэдэм байна гэж хэлэх болгондаа за би хичээе гэл айгүй эргээр хүлээж авдаг байсан. Тэгэхээр аль болох үр дүнгийн үзүүлээд хүүхд ингэж анхаарал одоо нөгөө Монтессори ажлууд ч юм уу хүүхд ингэхээр тэгдэм байна гэдгийг ингээ нүдэн дээр нь харуулхал айгүй өөр болт юм байлаа гэж би зөвлөлөө. Хүмүүсийн ярилцах нэг темп өөр гэдэг штеп. Зарим хүмүүс ингээл унтахынхаа өмнө орондоо байхдаа ярилцдаг ч юм уу тийм. Зарим ингээ хоолоо идэж байхдаа ярилцдаг ч юм уу. Та хоёрт одоо ямар хөө юм аягаар ярилцж эхэлжсэн байх. Ер нь бол хүүхдүүдэд унтсны дарааллынх нь хамгийн зүйл санагдтыг. Хүүхдүүдэд байхгүй бахт нь. Жишээлбэл одоо бас зарим зүйл ингээд хүүхдүүдэд ингээд байж ахт нь хажууд нь өнөөдөр манай хүүхд ингэсэн штэ гэд хажууд нь ярихаар тэр хүүхдээ үл хүндэгдсэн болоод тэр хүүхд нөгөө хэлж байгаа юм чинь ингээд хүлээж авч сонсоод намайг ингээр тэгдэм байх гэ тэрийг ингээ хийдэг ч юм уу байнга хийдэг ч юм уу те. Тэгэхээр хажууд нь аль болох юм ярихгүй одоо хүүхдийн тухай ярихгүй хүмүүжлийнхэн тухай ярихгүй байх нь их зүгээр юм байлээ. Тэгээ бүр нэг шаардлага тохиолдол банаа нөхөр одоо ингээл хийж зарим нэг юм буруу хийгээд очиад нааширдаа гэж байгаа л чихэнд нь хэлэх ч юм уу. Тэгэл өөрөөрөө оруулж байгаа л
ингэдэж штэ тэгдэж штэ бити тгийгээд гараараа хайлт зөөлхөн хүрээл толгоогоос ихсэрэл сонсуулахгүйгээр л хичээд хаяа тэгэл зүрх юм айгуух гард юм тэгээд зүрсэн ч гэсэн тэгээд тэр үедээ бас анх ингээл мэдгүй бахттай хажууд нь ингээл зүрлэлтэл ярьж мархаа үнэхээр нэрэнгээс хүүхд ингээ би тэр ярьж байгаа сонсоод шууд тэрийг нь маргааш нөгөөдөр энэ хоёр ингээр тэгтээ ингээл дагаад шууд хийчдэг юм бэл тэгэхээр ер нь бол тэгэл аль болох даад хэлэл тэгэл зүрсэн юм хум айгуух гард юм тэгээд асуудлаа ер нь оройноо яриад шийдсэн л чухалдаггүй тэгсэн ч гэсэн энэ талаараа ингээр тэгдэ манай чи нэг хийгээд үзээ гэдэг ч юм уу те би бол тэгж айлуулах ятгахыг л айгуу хичээдэг. Ер нь нөхрөө хэр одоо гэрийн ажил гэхээс илүү хүүхэд хүмүүсийн ажилдаа хэр оролцолдог вэ? Зарим ингээл ээж нар чи өөрөө л ингээл нухаад хаас нөхрөөд нь их бас оролцдог юм шиг харагддаг. Тэгээд нөхөр одоо жишээлбэл надтай яаж харьцаж байна одоо ээжийг ч юм эмэгтэй хүнийг яаж харьцаж байна яг тэрийг нь одоо хараад хоёр хүүхэд одоо яг ирээдүйд их нартайгаа ч юм уу найз бүсгүйтэйгээ эсвэл гадаа гудамжинд явж байгаа эмэгтэйнүүдэд тэгж харьцана гэдэг би нөхөртэй айгу их хэлдэг байхгүй. Жишээлбэл намайг хаяада баярлуулж ивэл те энэ хоёр хүүхэд ирээдүйд намайг ч гэсэн баярлуулж магадгүй штэ гээл тэнгуут чинь эрэгтэй хүмүүс шал өөрөөр бодож эхэлт юм байл л те миний одоо их нэрийг энэ хоёр одоо тэгчгүүдээ баярлуулах байх үедээ гэдэг айгу их санаа зовдөг. Манай нөхөр одоо ингээл хаяада сюрприз барьдаг. Тэгээд гэр орны ажилч гэсэн надад айгу хийж өгдөг хоолнд хэд тийм ч болохоор ч юм уу мэдхгүй манай том ялангуяа айгу гэр орны ажил хийх сонирхолтой байдаг шүү дээ. Тэгэхээр эко ээж байх тухай эргээд энэ сэдвээр ороход яаж ер нь хог хаягдлгүй байх энэ дээр ер нь ямар арга хэмжээ авч байна? Яаж ийм байж чадчихэв? Манай Монголд бол бүр тиг хог гаргана гэж байхгүй мөлий зеро хог гаргана гэж байхгүй. Тэгээ би бол анх айгу хичээж анх үтсэн л те бүр ямар ч хог хаягдлахгүй байх гэж. Тэгээ тэр үед амар их олон зүйлийг туршаад өөрийнхөө үсийг баллах ч юм уу нүрээ баллах янз бүрийн юм тохирохгүй юм хийж үзэл хүүхдүүдтэй ч янз бүрийн юм төрхөж үзэл гартаа юу л байна бүх юмыг барьж үзэл оролддог гэсэн. Тэгээд тэр айгу дэмий юм байна гэж би бодсон. Яагаад гэвэл би бас анх нөгөө хог хаягдлахгүй байна гэл амар өөрийгөө зовоод өгсөхгүй энэ дээр ч хог гаргачлаа тэрэн дээр ч би хог гаргачлаа гэж амар зовол тий өөрөө нэртэл тэр нь бүр стресс болцсон тийм ч юм олдохгүй гэл өвшин шид юм үзэл аваад бас мөнгө айгу хүрдэг. Тэгэхээр яг Монголд одоо байгаа тэр zero waste боломжтой юу вэ? Тэрийг нь л авч хэрэглэхтэй өөртөө гар доорх юмар боломжтой юу вэ? Одоо тэрийг нэг их олонгийн судлаад байхгүй туршилтын туулаа болоод байхгүй бэлэн zero waste юмыг нь авч сураасаа гэж би боддгийн. Тэгээд одоо жишээлбэл манайх хогийн уута авахгүй байх боломжтой тийм манай монголчууд дэлгүүрээс уут авахгүй дааван уут авах боломжтой тийм жижиг зүйлүүд чинь л одоо нөгөө далаа тусал нэмэр гэдгээр айгүй их өөрчлөгдөлт авчирна гэж би боддог. Тэгээд манайх бол одоо ер нь нэг өмнө нь бол нэг 80% хогоо багасгадаг гэсэн бол одоо бол нэг 50% зарим юм дээр би өөрийгөө зоох юм гэсэн энийг хэрэглээд үзчихье тий. Тэгэхээр нөгөө хүнсний хувьд тэгвэл бас яаж органик тий бас эрүүл хүнс яаж сонгож авч хэрэглэж байна. Манайд ч бас жоохон энэ тал дээр бас дутагдaltaй юм шиг санагддаг л та. Тийм ер нь бол айгүй хэцүү санагддаг ш надаа бас. Одоо ингээл Монгол хүмүүс юу вэ ингээл хэлж байгаа ч гэсэн цаанаа бид нар яаж авч байгаа, яаж хийж байгаа юм тэгэл мэдэхгүй. Тийм тэгээ зарим жижиг сажиг зүйл одоо талах малхаа ч юм уу би гэртээ өөрөө барьдаг. Тэгээд гэртээ хийх боломжтой хоол хүнс юу вэ? Борцог одоо гаднаас ууттай юм авахгүй. Хүний хийсэн юмыг авахгүй өөрөө нөгөө орчин мэдж байгаа учраас хийдэг ч юм уу. Тийм юм аягаар л юу найлуулах эко байх гэж зэдэг. Тэгээд нэгт одоо өөрөө хийсэн юм арай эрүүл дээрэс нь гэртээ хийсэн юм арай эрүүл дээрэс нь гэртээ хийж байгаа юм чи хог хаягдл багтаа гэдэг ч юм уу. Тэр тал дээр л эко байх гэж айгу хичээдэг. Тэрнээс биш одоо энэ нь эко тэр нь эко гэл аваад тахаар айгу хүнтэй байдагтэй зарим зүйлүүд тэрний оронд харин гэртээ л айлуулах өөрөө хийж явах хэрэгтэй юм байна гэж би бодсон. Хоолоо гадар холохгүй ч юм уу. Тийм тэр тал дээр л хөвчлээ эко байдаг та. Эко ээж байх нь за танай хүүхдүүдэд юу яаж нөлөөлж ах шиг байна? Манай хүүхдүүд ер нь бол хогдны тал дээр л их юм сурч явах шүү гэдэг чинь гадаа гараад хүний хогийг хүртэл түүгээд манай хүүхдүүд хогийн саунд хийгээд байдаг байхгүй. Тэгээд сүүлдээ бор санаа зовоод тэгээд
Монтсори арга барил ч юм уу, эко амьдрснаас ч юм уу мэдхгүй. Яг тийм манай том болохоор ингээл олон хүүхдүүдийн дунд орохоор ингээд хүүхдүүдийн нурааж ивлсэн юм ин янзлаа яваад тахгүй. Өөрөө тоглосон ч биш. Тэгээ тэрнийг нугларцсан хийсийн ихвэж янзлал бүр ядраал. Тэгэл одоо яг өөрийнх нь сонирхол нь ингээл орхидаг. Тэгэл тэр тал дээр амар эерэг санагддаг. Тэгээд хог ямар чухал одоо байгальд ямар чухал гэдгийг айгүйхан би бас ярьдаг л та. Одоо энэ ингээд хөрсөн дангаа орчдөг байхгүй ч хөнгөө мухалчтай тэгчтэй ингээл яриад тэрийг айгүй ойлгодог гэсэн. Энэ хогоо яага хаяхгүй нэгэл хүмүүсийн хажууд маань хүүхэд ярихаар хүртэл хүмүүстэй айгүй өөрчлөлт авчирж байгаа юм чинь манай хүү чинь шууд хажууд нь хэлцдэг энэ хогоо авахгүй яасан баба юм бэ гэл шууд хэлцдэг. Тэгээд нөгөө хүмүүст нь ч гэсэн айгүй эрэг тий нөлөөлж тий. За ерөнхийдөө подкастынхаа нэгсгээд ер нь дуусгая тий. Тэгээд ер нь одоо эко ээж болох гэж байгаа ч юм уу тий. Бас эхлээд ингээд туршаад явж байгаа. Эсвэл за хүүхдээ яаж нэг тархийг ингээд хөгжүүлэх вэ гэж бодож байгаа ээж нарт төсвөлд нэг сайхан зөвлөгөө өгөөч гэж хүсье. Тийм. Ер нь олон зүйлийг туршаад авахгүй, яг нөгөө хийдэг газраас нь авах, яг одоо хийдэг сургууль цэцэрлэгт нь хандах. Битгий одоо сайн гэсэн болгоныг сайн судалдаггүй штэ манайхан чинь одоо нөгөө бэлэм авах айгуу дуртай гэх юм уу. Нэг юм бичингүүт тэр нь хаанаас нь тэдэн алах, бараг хэд алхachиж тэддэг тавир дээр нь байгаа шүү гэж хэлүүлэх айгуу сонирхолтой байдаг. Тэгэхгүйгээр өөртөө айгуу уншаасаа хайгаасаа тэр үедээ өөрөө ч ихсэн айгуу олон юм сурч авах мэднэ шүү л гэж хэлмээр байна. Сайн гэсэн болгоныг аваад гад идэг тийм. Тийм тэр болгоныг туршилтын тулаал битгий балар гэж хэлнэ. Стэх баярлалаа. Хоёулынхаа ярилцлага одоо ингээд өндөрлөж байна. За за баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч сайхан ярилцлага өгсөн баярлалаа. Намайг оролцуулсанд баярлалаа. За баярлалаа.